оюун бэлэг гэдэг дуу ч одоо Монголын маш чадaltaй одоо 90-ад он тийм ээ 80-ад он 2000 оны үед одоо маш чадaltaй сайхан дуунуудаар хартууны байлдаанд агуулж ирсэн сүүлийн үед бас уран бүтээл нэлээд төрж байгаа оюун бэлэг гэдэг дуучныхаа би бас дараагийнхаа давлгааны эзэн болосоо гэж бас хүсэж байна. Тоглоомын давлгаанд нэгтгэцгээе. Music production продюсер халиунда баярлалаа тэгэхээр дурсамжтай сайхан тоглоом бидний давлгаан нэгдэж билгээсэн таны тоглоом одоо 5 дугаар сарын 1-ний хүртэл бидний цугларсан тэр тоглоомтой хамтдаа хөдөө орон нутгийн цэцэрлэгт одоо байж байгаа хүүхэд ахчуудад очих юм аа. За хөтөлбөрийн дараагийн хэсэгт зочиорсон байгаа манай студид өнөөдөр боловсрол ухааны яамны инновац өндөр технологийн газрын дарга халуусан жамц өргөгдсөн байна. Өглөөний мэнд төргий сайхан амарсан уу? Урилга авсан баярлалаа. За ингээд үзэгчид маань сайхан тоглоо барьсан зочин маань ирсэн байгаа. Тэгээд зочид маань бол нэг гэсэндээ бас бидний тоглоомын давлгаа нэгдэж ингээд хүүхэд багчуудынхаа ирээдүйдээр тоглож надад ерөөсөө хүүхдийн өсөл тоглож надад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тоглоомын давлгаандаас зочид маань нэгдэж байгаа маа баярлалаа танд. За энэ баярлалаа. Ийм хөрхөн бүхэлтэй. Ерөнхийдөө манай урлаг соёлын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс байна бол хүүхдийнхээ тоглож ирсэн тоглоомыг бол бэлгэлж байгаа. Харин өнөөдөр зочин маань шинэ тоглоом авчихсан. Баярлалаа танд. За тэгэхээр үндсэн эрэнд тэгэхээр инновацийн тухай хууль эрх зүйн орчин хэрэг бүрдсэн байдаг вэ? Энэ тухай мэдээллийг эхлээд үзэгчтэй хүргэхгүй. Тэгэхээр одоо инновацийн тухай хууль бол Монгол улс 2012 онд бол батлагдсан. За тэгээд энэ хуулийн одоо үндсэн гол зорилго санаа бол Монгол улсад инновацийн төслийг хэрэгжүүлэх, за инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гаргаж авах. За тэгээд энэ инновацийн үйл ажиллагаанд оролцож байгаа төр болон одоо бусад оролцогч талуудын эрх хэмжээг үүрэг хариуцлагыг бол тодорхойлж өгсөн ийм одоо хууль бол батлагдаад мөрдөгдөд ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр үзэгчдэд арай илүү төхөн ойлголтыг өгөхгүй ингээм байдлаар ер нь яг арт иргэдэд ямар үүрэг оролцоод ямар байдлаар хүрч очих юм бэ? Тэр тухай мэдээллийг өргөх. Тэр ерөнхийдөө би одоо инновац гэдгийг одоо их энгийн үгээр тайлбарлах юм бол ямар нэгэн үйл ажиллагаа юм
бол ийм байдлаар бол тайлбарлаж болно. За шинжлэх ухааны буюу одоо эдийн засгийн үүднээс авч үзэх юм бол за инновац гэдэг маань бол тодорхой одоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, шинэ технологиг бий болгох, эсвэл одоо сайжруулсан технологиг бий болгох гэсэн ойлголттой дүүн. За эдийн засгийн агуулгаараа бол аливаа улс орн бол өөрсдийнхөө одоо дотоодын оюуны одоо бүтээл, оюуны өмчит суурилсан, за өөрсдийн мэдлэг суурилсан ийм эдийн засгийг одоо хөгжүүлэх одоо үндсэн зорилт нь бол инновацийг хөгжүүлэх явдал байдаг. Бид одоо тухайн улс үндэстний оюун санаанаас бий болсон шинэ технологи, ноу-хау зохиогчийн гэрх энэ зүйлийг бол бид нар эцсийн бүтээгдэхүүн болгож, эсвэл үйлчилгээ болгож эдийн засгийн эргэлтэнд оруулах. За энэ зорилгот бол инновацийн үндсэн зорилт байдаг. Эдийн засаг дээр яаж төлөвлөх вэ? Тэгэхээр эдийн засгт бол нэлээд ийм олон талын ач холбогдолтой. Жишээлбэл бид нар одоо ингээд за нэг хямны одоо үйлдвэр байгуулах ихэд за тэрийг хийдэг технологи хэнийг вэ гэдэг асуудал гарч ирнэ. Сур машинаас ахуулаад тэр хям үйлдвэрлэх бүх процесс дээр явж байгаа үйл ажиллагаа нь бол тодорхой технологи буюу мэдлэгээр бол зохион байгуулагдаж хийгддэг. Тэгэхээр энэ дээр яг манай үндэсний технологи байна уу гэхээр бас асуудалтай тийм. За гэх мэтчлэн ингээд зундаа үйлдвэрлэж байдаг юм уу тийм. Тэгэхээр тэр технологиг бол өөрсдийн одоо дотоодын эрдэмтдийн мэргэжлийн болон за ихтэй сургуулиудын хүрээнд бий болсон эрдэм шинжилгээний байгууллагуудын хүрээнд бий болсон шинэ мэдлэгээр сэлбэж одоо өөрсдийн одоо бүтээгдэхүүн хийх үйл ажиллагаа технологи гаргаж авна л гэсэн утгатай зүйл. Яг тухайн нэг байгууллагын нэрийг дурдгүйгээр та нэг жишээ аваад зүгээр тайлбарлаж үзэж өгөхөд. За жишээлх юм бол хамгийн сүүлд за манай улсад одоо манай шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдэмтэн бол одоо нанаа даавны ийм одоо технологиг бол бий болгосон. За энэ бол одоо эрдэмтдийн уулын байжуулах үйлдвэртэй хамтарсан ийм үйлдвэр байгууллагад аж ахуйн нэгж байгууллагад одоо энэ нанаа даав бол туршилтын маягаар бол үйлдвэрлэлээ эхэлсэн байгаа. Энэ даав маань энгийн ийм даав бүс материал дээр тэр дамжлага технологиор ороод гаргахаар бол нанаа бүрхүүлэлттэй болоод усанд нэвтрүүлэг хуучирдаггүй тийм угаах шаардлагагүй дэлхийн нурцдаг гэдэг юм уу ийм одоо шинэ төрлийн юм даавал бий болж байгаа. Энийг л одоо жишээлбэл инновац гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дэвшил технологи эдийн засгийн өндөр ач холбогдолтой
хэлэхээс гадна дэлхийд бид нэр түүгээрээ дамжуулан өрсөлдөх боломжийг бол бий болгож өгч байна да. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар дэлхийд дээр ашиглаж байгаа тэр энэ шинэ технологи Монголд одоо шинээр нэвтрүүлж байгаа тэр хоёр хэр их дүүцэж очдөг вэ? За тэгэхээр энэ одоо технологийн үнэлгээ хийдэг тодорхой тийм арга зүйнүүд бий. Тэгэхээр олон улсын түвшинд бол үндсэндээ альва нэгэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бол технологийн багтаамж агуулга нь ямар юм бэ гэдгээр бас ангилж үздэг. За нам агуулмжтай, өндөр агуулмжтай, дундаж өндөр агуулмжтай гэх мэт ингээд ангиллууд бол байдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн 2013 оны байдлаар бол Монгол улсад одоо үйлдвэрлэж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний үндсэндээ 81.2% нь бол ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй ийм түүхийдийг бол бид нар бол гаргаж байгаа. За энэ дотроос бол 17.3% нь бол хагас боловсруулсан буюу одоо нам технологи агуулмжтай ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулж байгаа. Ингээд нийт зургаар бол нийт бүтээгдэхүүний чинь за 97 орчим 98 орчим хувь нь бол үндсэндээ технологи ямар нэгэн агуулмжгүй байна гэдэг бол манай үйлдвэрлэл маань өөрөө мэдлэг суурилахгүй буюу шууд түүхийдээ ашиглалтууд аваад гаргаад байна л гэсэн санаа. Тэгэхээр энийг одоо бид нар одоо тодорхой хэмжээгээр мэдлэг суурилсан шинэ технологиор сэлбэж үндсийн нь бол дэлхийн зах зээл дээр өсөд одоо бий болдог. За гэхдээ зүгээр бүх одоо улс орнууд бол зөвхөн одоо өндөр технологиг одоо баримжаалаад хөгжинэ гэвэл бас тийм боломж бол байхгүй. Өрөөсгөл жишээлбэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд байна. Герман, Швейцар, Швед, Америк нэгдсэн улс, Япон гэдэг Солонгос гэдэг энэ улсууд бас нэлээд бас өндөр технологи суурилсан ийм эдийн засгийн бүтэцийг бол бий болгож чадчихна. Зүгээр манай улсын хувьд бол яаж явах вэ гэхээр уламжлалт одоо явж байгаа технологи дээр тодорхой хэмжээний одоо өөрчлөлтүүдийг энэ маш шинжилтүүдийг хийгээд дэлхийн зах зээл дээр одоо гаргах юм боломжууд бол бас бий. Тухайлбал бол бид нар одоо 50 сая одоо малтай гэдэг үедээ аж ахуйн салбар бол манай одоо улс их орнууд томоохон юм салбарын нэг. Тэгээд энэ яагаад бид нар энэ малын гаралтай түүхийд махбун бүтээгдэхүүнийг одоо гадагштай гаргаж чадахгүй гэхээр бас л эрүүл ахуйн шаардлага үүднээс мал эрүүлжүүлэх эсвэл бид нар яг 50 сая маллаа бүгдийг гаргаад борлуулах юм бодох юм уу? Эсвэл ерөөсөө 500 малыг бид нар яаж ашигтайгаар
500 молоос гарах ашиг шимийг үр ашигтаар бид нэр дэлхийн брэнд болохгүй гэдэг асуудал байна. Өөрөөр хэлбэл 5 төгрөгийн 50 төгрөгийн үнэтэй шилбэлтэй түүхээр бүтээгдэхүүнийг яаж бид нэр 500 5,000 төгрөг болохгүй гэдэг бол бодох хэрэгтэй асуудал. Тэгэхээр одоо урьдчилсан байдал за тоогоорог байх. Гэхдээ энэ жилийн одоо мал төлөвлөгийн тоо бараг 60 орчим сая мал одоо ингээд байна. Тэгэхээр яг та бүхэн түрүү ярьж ирсэн нэрээр маллаа эрүүлжүүлэх гэх юм бол Монголын эдийн засаг ямар нөлөөд тэр нөгөө маллаа эрүүлж байгаа малчтад ямар давуу тал бий болох вэ? Энэ бий болохын тулд бол хувь хүмүүрийн оролцоогоос гадна төр зэвсгээс авах тэр өнөөдрийн ярьж байгаа сэтгэлд өгч очиж өгөх нь Тэгэхээр өөрөөр хэлбэл бид тэрийг одоо бий болгоход тодорхой хэмжээний стандарттай явагддаг. Олон улсын стандарт шаардлагууд тэрийг баталгаажуулдаг одоо лабораторийн тэмдэг байдаг юм уу? Барааны тэмдэглэл гэдэг юм тавьж иж дэлхийн зах зээл дээр бол гардаг. Гэхдээ энэний цаана бол бас нэг ийм бидэнд бас боломжууд бол нэлээд бол байгаа юм. Жишээлбэл одоо бид дэлхийн нийтээр бол маш олон энэ одоо брэндүүд бий болчихлоо тийм утасны брэндүүд бий чинь. Үндсэн төгрөгийн наваад үзэхэд бол нэг $10 үнэтэй зүнхийг $10,000 зарж $10 одоо өртөх бүх айсмээс энэ наваад үзэхээр тэр энэ юу хэлж ийм гэхээр тэр хэрэглэгчид тэрийг авдаг ийм одоо соёл тогтолцоо бий болцсон байж. Тэгэхээр энэ рүү бид нэр өөрсдийнхөө дотоод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг яаж гаргах вэ? Тэр энэ бизнесийг бий болгодог хэд хэдэн үе шат тогтолцоонууд бий. Энэ зарчмаар нь явах. За тэгээд одоо манай дээр бий болж байгаа бас манай эрдэмтдийн болон эрдэмшилгийн байгууллагын хүрээнд бий болсон бас дэлхийд гахтгаар бас олон юм оюуны бүтээлүүд бий. Энийг дээрээс нэмж уламжлалт технологиудаар оруулаад за ингээд зөв менежмент зөв одоо урамшуул хийж ирж бол тэр брендийг Монгол гэсэн брендийг бол дэлхийд дээр бол гаргах юм боломж бий. Тэгэхээр бид бол заавал одоо 50 сая мал руугаа одоо төвлөрч ажиллах биш тийм. Энэ дотроос ерөөсөө 500 одоо маллаар бид нар яаж жишээлбэл тэр одоо Францын одоо тансаг зэрэглэлийн ресторан тийм малын дотор махаар хийдэг их өндөр өртөгтэй ийм хоол байж байгаа. Энэний тодорхой хэмжээний хэрэглэгчд бол тэнд бол байж байгаа. Тэгээд бид нэр өөрөлдвөл 500 маллаараа яаж бид нэр одоо 5 сая малаас авах тийм ашиг шимийг хүртэх юм бэ гэдэг асуудлыг тэргүй хэлж
илүү оновчтой зүйл. За баярлалаа. Тэгээд чинь өглөө манай студид ирж мэдээлэл өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье. За Монголын улсын олонний телевизийн өглөө хөтөлбөр үргэлжлэн үзэгчтэй таахад өгч байна. Өнөөдөр боловсон шинжилгээ ухааны яамны инновацийн өндөр технологийн газрын дарга туссан жамстай үзэгчтэй таахныг уулзуулаад хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр насан жаргалын бэлтгэсэн сурвалжлагын мэдээллийг үзэгчтэй хүргье. Тэгэхээр өнөөдрийн ашигтай зөвлөгөөний сэдв гар урлал байдаг. Тэгэхээр өнөөдөр бол 5 хүн одоо анзаарч харсан баг. Тэгэхээр төр зогсох үед ч юм уу машина магадгүй ямар нэгэн байдлаар хүний хааш тавьсан тохиолдолд утасныхаа дугаарыг бол машины хажим дээр бичих тохиолдол шүү дээ. Зарим хүмүүс чамин одоо гар урлалын тийм зүйлэр бол утасныхаа дугаарыг бичсэн байдаг. Тэгэхээр энэ тухай сурвалжлагыг насан жаргал гэсэн маань хүлээн авчихъя. машины